Боскомб хөндийн нууц. 1-р хэсэг. Нэг өглөө эхнэр бид хоёрыг цай ууж суудал шивгчин эмэгтэй нэг цахилгаан утас авчирж өглөө. Хооломсын бицнэ. Хэдэн өдөр надтай цуг юм хийгээч. Боскомбын хөндөд болсон эмгэмэх явдагтай холбогдсон яаралтай мэдээ би тун сая Английн баруун нутгаас авлаа. Та надтай хамт явбал би их баярлах байна. Агаар байгаль нь гайхамшигтай шүү. 11 цаг 15 минутад Поддингтоны буудлаас гарна гэжээ. За юу гэж шийдэв? Явах уу? Гэж ихнэр асуув. Ёстой бүү мэд. Надад өвчтөн олон байгаа юмсан. Туслагч чинь чамайг орлож байна эз. Түр зур ажилласаа хөндөрхөн чамд ашигтай юм. Ер нь хооломсгоон явдлуудыг чи их сонирхдаг шүү дээ. Хэрвээ би явбал юмаа бэлтгэлгүй горьгүй. Одоо дөнгөж харах цаг үлдээд байна. Хооломс. Аяны бор пайлтоо савхин малгай өмсөд Поддингтоны галт тэрэгний буудлын тэргэнд суух тавцсан дээгүүр цааш наашаа алхлан намайг хүлээж байлаа. Вагон дотор бид хоёулхан байв. Хооломс их олон сонин авч явна. Тэр сонино завсар зайгүй унших бөгөөд хаяа юм тэмдэглэж авах ба уншснаа эргцүүлэх гэж түр зуур бодлоолно. Бид ридинг гихч газрыг өнгөрч явах үед тэр бүх сонино нэг том бөөрөнхий саунд жихэж тавиур дээр тавиад надаас асуусан нь. Та энэ хэргийн тухай дуусна уу? Нэг ч үг дуулаагүй. Би ер нь хэдэн өдөр сонин уншсангүй. Лондоны сонинуудад барин 50 тодорхойлолтууд алга байгаа юм. Би сүүлийн үеийн сонинуудыг бүгдийг нь үзсэн. Энэ бол учрыг нь олоход маш төвөгтэй жирийн хэрэгүүдийн нэг нь байна. Энэ үгч нь баахан үнэмшил муутай дуулдаж байна. Гэхдээ яриаггүй үнэндээ. Хэргийн энтер хачин байдрыг ихэвчлэн уул гогцоог тааж олоход судсан болж өгдөг. Өдөр тутам гарсаар байдаг хэрэг болох тутмаа гэмтнийг олох нь төдий төвөгтэй. Тухайн байдагт бол алагдсан хүний хүүгийн эсрэг сүрхий сэжигтэй байгаа юм. Боскомбын хөндий гэдэг чинь Харфорд ширийн Росс гэгч газрын ойрогцоо байдаг юм. Тентхийн хамгийн томоохон газрын эзэн Джон Тернер нь Австралид очиж баяжаад үүнээс хэдэн жилийн өмнө нутагтаа ирж ирсэн хүн юм. Өөрийнхөө фирмүүдийн нэгийг бас Австралиас хурж ирсэн Чарлз Маккарти гэгчид түрээсээр өгсөн юм байна. Тернер Маккарти хоёр бүр колони нутагт байхдаа танилцжээ. Тернер нь газрын эзэн баян хүн байсан бөгөөд нөгөө Маккарти бол түүний газрын түрээслэгч байгаад улмаар танилуд болцгоож цаг үргэлж уулзсаар байсан бололтой. Маккарт нь 18 настай ганц хүүтэй. Тернер нь мөнх төдий насны ганц охинтой юм байна. Тернер Маккарти хоёр хоёулаа бэлэвсэн болсон юм. Маккарт нь хүүтэйгээ морин уралдаан сонирхож биеийн тамир оролддог байсан боловч айл хөршинхөн англи айлуудтай ойртохоос аль болохоор зайлсхийж зожигдуу амьдарч байжээ. Маккарт нь эрэгтэй эмэгтэй хоёр зарцтай. Тернер нь 5-6 зарцтай юм байна. Энэ 6 сарын 3 буюу өнгөрөгч даваа гарагийн 3 цагт Маккарт нь Боскомб хөндийн гол дунд усны хантаар бий болсон Боскомб гэдэг хиймэл нуур руу явсан юм байна. Өглөө нь зарцынхаа хантаар Россод очсон ба 3 цагт чухал уулзалттай тул яарах хэрэгтэй гэж зарцтай хэлж байжээ. Энэ уулзалтаас илгэж ирсэнгүй юм байна. Фермээс Боскомбын нуур хүртэл 14 майл юм. Энэ замаар Маккарти явж байхыг 2 хүн харсан байна. Үүний нэг нь хөгшин чавганц байсан ба түүний нэрийг нь заасангүй. Нөгөө нь Тернерийн ойн ажигчин Вильям Краудер нар байжээ. Маккарти ганцаараа явсан гэж хоёр гэрч хоёулаа мэдүүлжээ. Ойн ажигчин нь нэмж хэлэхдээ хэдэн минутын дараагаар мөн тэр замаар түүний хүү Маккарти буу бариад явж байхыг харсан гэжээ. Хожим нь захирагчийн охин 14 настай Patience Moran хиймэл нуурын тэнд цэцэг түүж явахдаа эцэг хүү хоёулыг харсан байна. Нуурын дэргэд Маккартиг хүүгийн хамт харсан. Тэгэхдээ тэр хоёр хоорондоо муудсан бололтой байсан гэж тэр охин мэдүүлсэн байна. Эцэг Маккарт нь хүүгээ зөвхөн хараад байсан ба хүү нь эцгийгээ цохих гэж байгаа мэт далайж байхыг нь харжээ. Тэр охин айн сандарч гэртээ гүн ирээд Маккарти нар нуурын дэргэд хэрэлдэж байхыг үзсэн ба тэр хоёр зоддох юм биш байгаа гэж ихтэй хэлжээ. Охин дөнгөж хэлж амжтал залуу Маккарти дахин нэрж ой дотроос өөрийн эцгийн амьгүй байхыг оллоо гэжээ. Тэрээр маш их твцсэн байсан ба малгайч үгүй, бууч үгүй, баруун гарбаа ханцвын цус болсон байжээ. Пешинесийн эцэг түүнийг дагалдан очиж нуурын дэргэд ногоон дээр хөвтөө хүүрийг үзсэн байна. Толгойг нь мохоо юмар цөм цогсон байжээ. Хүүрээс хэдэн метрийн газар Джеймсийн буу ногоон дээр хөвтсөн ба уул шарх нь энэ бууны бүксөөр мөрлөгчөөр цогсны шархч байж болох юм.
Урдаас бэлтгэн санаатайгаар үйлдсэн хүн амны хэргийн учир уул залууг тэр дорн баригчлан авсан ба. Ойрын үед болох нүүдлийн шүүхийн хурал дээр энэ хэргийг сонсохоор нутгийн шүүгчээс тогтоосон байна. Хамаг байдал нь залуу Маккартийн эсрэг юм байна да гэж би хэлв. Холмс бодон өгүүлэх нь. Байдал гэдэг чинь тонэгзэгтэй асуудал байгаа юм. Баримтууд ямар ч маргаангүйгээр нэг чиглэл зааж байдаг. Тэгээд сайтар болгоон нөгөө талаас нь авч үзэхэд бас л огт маргаангүй мөртөө хамаагүй өөр чиглэл зааж байх явдал тохиолддог. Гэлээч гисэн залуу Маккартийн эсрэг тун сүрхий баримт байгаа ба тэр ч үнэхээр гэмт хэрэг үйлдсэн байж болох юм. Гэтэл зэрэгэлдээ суудаг газрын эзний охин Тернер ахваагаас ахуулаад ойр орчны олон хүмүүс энэ залууг хүн амны хэрэгт оролцоогүй гэж бат итгэж байгаа ба бас энэ тухайга Лестердэд үнэмшүүлэх гэж оролцсон байна. Лестерд бүр мэл гайхаж цэл хөхөрчөөд тусламж үзүүлээч гэж над хандсан ба. Тэгээж одоо энэ дундаж насны хоёр эрхмүүд та бид хоёр гэртээ суугаад өглөөнийхөө хоолыг тайван шингээж байхын оронд баруун зүгийг чиглэн цагт 50 милийн хурдтайгаар тогтолж яваа нь эндэ. Бадалгаанууд нь дэндүү илэрхий юм байна гэж миний хэлэхэд Холмс инээмсэглэн. Хартал илхэн байдаг баталгаанаас илүү хуурамчин байдаггүй. Түүнээс гадна бид нар Лестердэд тодорхой баримтлал санагдаагүй тим юмн дээр орчхож болох юм. Та намайг дэндүү сайн мэдэх бөгөөд ийм ч учраас хэрвээ би Лестердийн таамаглалыг түүний огтхонч хэрэглэж чадах байтугай ойлгож чадахгүй юмар нь дэмжих. Буюу буруу шайхан гэж хэлбэл та намайг бие магтавч гэж арай хэлэхгүй байхаа. Жишээлбэл би танахаар нэг ч удаа очоогүй боловч унтфны гөрөөч нь баруун талдаа цонхтой юм гэдг нь надад илэрхий байгаа бөгөөд харин хартал илхэн ийм баримтыг Лестерд олж чадна гэдэгт би лав итгэхгүй байна. Та ямар юмар эрхэм найз минь. Би таныг өөрийг чинь ч гэсэн таны цэрэг ёсны нямбай байдлыг чинь ч гэсэн сайн мэднэ. Та өгзөө бүр нарны гэрэл цахлаах хусдаг байна. Хуссан мөрн зүүн тийшээ болох тутам төдийл нандин биш болсоор ирүүнийхээ нөгөө талд очоод бүр мэдэгдэхүүц муу хусагдсан байдаг. Ингэхлээр зүүн тал нь баруун талаа бодвол муу гэрэгтэй байж гэдэг чинь илхэн байна. Тан шиг нандин сурсан хүн жигд туссан гэрэлд өөрийнхөө нүрийг хараад иймэрхүү хосохгүй гэж би бодож байна. Ажиглалт дүгнэлт хоёр нь миний авьяас бөгөөд энэ нь одоогийн мөрдөн шинжлэх ажилд хэрэгтэй болж болох юм. Мөрдлөөр тогтоогдсон хид хідэн туслах чанарын баримтууд байгаа бөгөөд эднийг анхаарах хэрэгтэй юм. Тухайлбал ямар баримтууд байна? Залуу нь тэр дороо биш, харин фермдээ буцаж ирснийхээ дараа баригдсан юм байна. Түүнд баривчлагдсан тухайн цагдаагаас хэлэхэд баривчилж байгаа явдалд гайхахгүй байгаа ба миний хох гэж Маккарти хэлсэн байх юм. Хэрвээ шүүхийн мөрдөгчийн сэтгэлд ямар нэгэн эргэлзээ байсан бол залуу хүүгийн хэлсэн үг түүнийг алга болгож сарниулав биз? Эн чинь хүлээс юм бэ шүү дээ. Үгүй. Яагаад вэ гэхлээр дараа нь өөрөө хүн амны хэрэгт холбогдохгүй гэж мэдэгдсэн байна. За ямар ч байлаа гэсэн айхтар с ижигтэй үг юм. Хаанаас та? Харин надад харагдаж байгаа ганцхан гэрэг чинь энэ их байгаа юм. Өөрөө хичнээн буруугүй байлаач гэсэн бүх баримтууд нь түүний эсрэг гэрчилж байгааг ойлгож чадахгүй тийм тэнэг байж яагаад чадахгүй юм. Харин түүнийг барихад гайхал ба дургуутал гаргасан бол би түүнийг их сэжигтэд үзэх байсан. Учир нь тухайн нөхцөл байдалд гайхал ба дургуутал нь үнэн чанараасаа байж болохгүй ба арга зал хэрлэх гэсэн юм шиг санагдаж болно. Дарцаагүй байдлын тухай ихэн далангүй хүлээсэн нь нэг бол түүний буруутан бишийг эсвэл хатуу зэрэг бүхий самбаатай хүн гэдгийг үзүүлж байгаа юм. Өөрийн минь хох гэсэн үг бол бас л зүн хэрэг. Яагаад? Энэ өдөр үр хүүгийн ёсыг алдаж эцгийгээ хараан зүгсэн төдийгүй зангидсан гараа далайсан хүн юм. Олон хүн үүнээс үнэмшил багтай баримтуудын үндсэн дээр дүүжлэгдэн амьдралаасаа харцаж байсан даа гэж би толгоогоос ихсрэм өгүүллээ. Энч маргаангүй үнэн. Бас ч олон хүнийг эндүүрлэр цаазалж байсан. Болж өнгөрсөн зүйлийг залуу өөрөө юу гэж тодорхойлсон байх юм? Холмс тэндэх нутгийн Херфордширийн сониныг гарган зовлонт залуугийн өчгийг нийтлсэн мөрийг надад заалаа. Би суудлаа засан сууж байцаасан мэдүүлгийг анхааралтайгаар уншлаа. Ам алдсан хүний ганц хүү Джеймс Маккарти дуудагдсан ирж дор дурдсан өчиг мэдүүлв. Үүнд би 3 өдрийн турш Бристолд байсан ба
3 өдрийн даваа гарагт гэртээ буцаж ирсэн. Намайг ирэхэд аав минь гэртээ алга байсан бөгөөд зарц Джон Коби хамтаар Росс орохоор явсан гэдгийг шивгчим эмэгтэй хэлсэн. Намайг ирснээс хойш төдий зодолгүй 2 дугуйт тэрэгний иж байгаа чимээс сонсогдсон. Аав минь тэрэгнээс бууж хашааны цаагуур орохыг харсан боловч харин аль замаар явсныг нь би ажиглаагүй. Би нуурын цаад талд байдаг мортогчин туулаатайгоор очих гэж бууга аваад Боскомбо нуур руу явсан. Зуур зандаа ойн ажигчин Вильям Кроудертэй дайрагдсан. Тэр хүн энэ тухай өөрийнхөө өчхийг мэдүүлсэн байна. Харин тэгэхдээ намайг эцгийн хойноос мөрдөн явсан гэж бодож байгаа нь ташаарч бүх хэрэг. Миний түрүүнд аав явж байгаа гэж би бодоогүй юм. Би нуураас зуугаад ашхмын газарт очиод эцэг бит хоёрын хоорондын ердийн дохио Купи гэж хашихыг би сонссон юм. Намайг гүйн очиход тэр нуурын ирэл дээр байж байлаа. Тэр намайг үзээд тун сүрхий гайхаж нилээд ширүүнээр ямар хэрэгтэй вэ гэж асуусан. Аарсаар үгнээс зөрж хараар зүхэрд хүрлээ. Ер нь манай аав их догшин ууртай хүн байсан учраас арайтай л зодон болоогүй юм. Аав минь бие барьж чадахгүй шахан байхсаар нь би түүнийг орхиж гэр өөдөө явсан. Гэтэл 150-д алхам хэртээ холдож явхад хүн аймаар муухай хаширх дуулдаад би нуурын зүг иргэн харлаа. Намайг эргэж гүйн очиход аав минь толгоогоо хаг цохиулаад газар сунан ойчсон байлаа. Би бууга шидэж орхиод түүнийг газраас өргөн авсан боловч тэр нүд ирэмхийн зуур өөд боллоо. Би хэдэн минут хэртээ дэрэгдэн сүхрэн сууж байгаад тернер гуайн захирагчаас тусалцааг уухаар явсан. Ойр хавьд нь нэг ч амтан байхгүй байсан ба хин түүнийг шархтуулсан болохыг нь таамаглаж чадахгүй байна. Манай аав өөр бусадтай харилцахдаа хүйтэн ширүүхтэр хүн болохоор олонний хайрыг хүлээж байгаагүй юм. Гэхдээ түүнд миний мэдэж байгаагаар өстөн бас үгүйсэн. Миний мэдэж байгаа юм энэ байна. Аав чинь өгөхийнхээ өмнө танд ямар нэг юм хийсэн үү? Аман дотроо хідэн юм хийсэн боловч би утгыг нь ойлгож чадаагүй. Солиорч байгаа юм шиг санагдсан. Ратник гэж хэлсэн. Та нарын хооронд гарсан сүүрчин хэрүүл юунаас үүссэн бэ? Би энэ асуултанд хариулаагүй нь дээр гэж үзэж байна. Би хариулахыг шаардаж байна. Үнэн дээр би танд хариулж чадахгүй. Харин энэ эмгэнийх явдалд энэ нь ямар ч хамаагүй гэдгийг баталж байна. Үүнийг шүүх шийдвэрлэх юм. Хариулахаас татгалцснараа шүүхийн өмнө өөрийнхөө байдлыг улам муутгаж байгааг зааж хэлэх нь илүү хэрэг юм да. Гэлээж гисэн татгалцахаас өөр арга алгаа. Купи гэж танаа аав та хоёр хоорондоо дуудалцдаг ердийн дохио байсан юм шиг дээ. Тийм ээ. Тэгвэл аав чинь таныг хараагүй бөгөөд Бристоноос буцаж ирснийг чинь мдээгүй байдлаа дохио өгснийг яаж тайлбарлахсан бол? Би мэдэхгүй. Хаширх чимээгээр эргэж ирээд аавыгаа үхмээр шархадсан байхыг нь олохдоо с жиг төрмөөр ямар нэгэн юм эргэн тойрондоо ажиглаагүй юу? Тодорхой юм үзээгүй. Та үүгээрээ юу хэлэх гэж байна? Би их твдэд сандарсан байсан болохоор ааваасаа өөр юуны ч бухай бодож чадаагүй байсан. Гэвч миний зүүн талд ямар нэг юм газарт хэвтэж байсныг харснаа бүдэг бадаг санаж байна. Хөрөн пальто юм уу хүнжиг шиг санагдсан. Дараа нь босоод эргэн тойрон харахад нөгөө юм маань алга байсан. Энэ юм таны тусламж гуйхаар явхаас ч өмнө алга болсон гэж та бодож байна уу? Тийм ээ, алга болсон. Юу байсныг нь та тодорхойлж чадахгүй юу? Чадахгүй. Харин нэг юм байх нь л байсан. Хүрээс хэдий хэртэй газарт байсан бэ? 10-12 алхам хэртэй газарт. За тэгвэл өн захаас ямар хэмжээний газарт байсан бэ? Бараг залбал бас л төдий зайтай байсан. Түүнийг чинь нэг хүн авчээ гэж бодъё л доо. Тэгвэл таныг 10-12 алхам хэртэй газарт байхад чинь хэн нэгэн хүн авсан юм биз дээ. Тийм ээ. Гэвч энэ нь миний ард талд байсан юм. Үүгээр Маккартийн байцаалт төгссөн байв. Би цааш бичсэнийг харж. Шүүгч төгсгөлийнхөө үгэн дээр залуу Маккартид ширүүхэн шүү байсан байна да. Эцэг нь хүүгээ хараагүй мөртөө тусгай дохио өгсөн мэтээр үнэн байдалд төсөөгүй зүйлийг багхийн үтснийг нь онцлон тэмдэглэж байгаа явдал үндэсгүй биш юм. Түүнчлэн аахтайгаа ярьсан зүйлийг нэгднэггүй яхаас татгалзаж байгаа. Аав нь өгөхийнхээ өмнө хүүдээ хэлсэн үгнүүдийн тухай өчигтийн хачин жигтэй болохыг тэмдэглэсэн байна. Шүүгчийн саналаар бол энэ бүхнийг хархуугийн эсрэгэл гэж байгаа байх та гэлээ. Хооломс сулхнаар инээмсэглэн зөөлөн суудагтэрээ налан сунж хэлсэн нь. Таач гэсэн шүүгч ч гэсэн
залуу хархуугийн талд байгаа ямиг олж үзэхгүй байна. Та түүнд заримдаа дэндүү баг, заримдаа дэндүү их юм оноогоод байна. Хэрүүл гарсан шалтгааныг хэлэхдээ төлөөлөгчийн сэтгэлийг өөртөө татмаар тийм шалтгаан олж чадаагүй болохоор тэр чинь юм зохио ярьж чадхааргүй мохоо хүн байх нэ. Нас барагчаас үхэр хулганы тухай сануулсан ба хувцас алга болсон гих зэрэг хачин бодож олдохороо бол юм зохиож ярихдаа дэндүү баялаггүй юм. Үгүй Ватсон минь. Би энэ хэргийг өөр талаас нь үзэх болно. Үүнд би эхлээд энэ залуу үнэн байдлыг ярьсан биж үзэх болно. Энэ таамаглал юунд хүрэхийг нь үзье. Росс гэдэг жижигхэн бөгөөд цэвэрхэн хотод бид нэр 4 цагийн орчим ирлээ. Өмхий хүрэнтэй төстэй харагдах эцэнхий хүн биднийг буудал дээр хүлээж байв. Тэр хүн хүрэн өнгөтэй Маккендош ба сахиун гутал өмссөн байсан боловч Скотланд Ярдын Лестердийг би тэр дороо танилаа. Биднэрт тусгай өрөө бэлдээтэй байгаа зочид буудал руу яв. Бид цайгаа ун сууж байхад Лестердийн хийсэн нь. Би таныг сайн мэдэх болохоор хэрэг гарсан газрыг л яар мүзэн байх гэж бодоод сүүх тэрэг загчаад байгаа гэхэд хооломс хариулсан нь. Эн чин таны талаас их л сайхан хэрэг байна. Гэвч энэ бүхэн нь гагцхүү барометрээс л шийдвэрлэгдэх юм. Лестерд тоомгүй их гайхан хооломсыг харна. Би таны хэлж байгааг ойлгохгүй л байна шүү. Барометр харъя та. 29. Салхи байхгүй тэнгэрт үүлгүй байна. Ингээд над нэг хайрцаг янжуур байна. Бас энэ диван дээр суухлаар залхуу хүрээд ирэх юм. Таны сүүх тэргийг өнөөдөр хэрэглэхгүй байх гэж би бодож байна шүү. Лестерд бялдууч маягаар нэмсэрлэв. Түүний хэлсэн нь та сананд бичсэн зүйлүүдийн үндсэн дээр дүгнэлтээ хийж орхисон байлгүй дээ. Энэ хэрэг бол тун жирийн бөгөөд ойлгомжтой хэрэг юм. Гэтэл залуу бүсгүйд гэхдээ тийм ятаршгүй бүсгүйн гуйсан ямиг татгалзаж болохгүй юм. Таныг миний хийснээс илүү юм хийж чадахгүй юм гэж би баталсаар байгаа боловч энэ хүүхэн таны тухай дуусан цагаас хойш таныг заавал залж ирүүлнэ гэд байгаа юм. За тэр шүү бурхан минь. Үүдэн дээр тэр хүүхний тэрэг нэрлээ. Лестерд ингэж хэлж дүнгэж амжтал залуу хөөрхөн бүсгүй өрөөнд орж ирлээ. Тэр хүүхэн дуу алдана. Хооломсгүй. Таны ирсэнд чинь би хичнээн их баярлаж байна. Жимс аавыгаа алаагүй гэдгийг би мэдэж байна. Би өөрөө ч үнийг мэдэж байна. Та ч гэсэн ажилдаа ороход түүнд бат үнэмшиж байгаарай. Ганц минут ч гэсэн эргэлзэх явдалгүй шүү. Бид хоёр хар баг наснаасаа бие мэднэ. Түүний сул талыг над шиг сайн мэдэх хүн огт байхгүй. Тэр чинь яалаач алж чадахгүй тийм нинжин сэтгэлтэй хүн. Түүнийг хүн амийн хэрэгт холбогдсон гэвэл таньдаг хүн бүр нь дими хэрэг гэж бодох болно. Хооломсын өгүүлэх нь бид түүнийг зөвтгөж дөнгөн байх гэж би бодож байна. Би өөрийнхөө чадах бүхнийг хийн гэдэгт та эргэлзэх явдалгүй шүү Тернер авхай. Та байцаалтын тухай мэдээг уншиж үзээд ямар нэгэн дүгнэлт хийсэн биз дээ? Энэ бүхэн нь хоорондоо нэг л уялдахгүй байгааг нь та ажихгүй байна гэж үү? Жимс буруутан биш гэж танд санагдахгүй байна гэж үү дээ? Бараг л тийм байх гэж би үзэж байна. Тэр шүү, харж байна уу гэд хүүхэн Лестердийг ширүүн харж дуу алдан хэллээ. Лестерд дал мөрөө хавчиж хийсэн нь. Манай найз дүгнэлт хийхээ яарсан байх гэж л би завж байна шүү. Гэвч энэ хүний хэлдэг зөв. Үгүй зөв байлгүй яах вэ? Жимсэд буруу байхгүй. Харин түүний шүүгчэд хэлхийг хүсээгүй хэрүүлийн тухайд гэвэл хэрүүл нь надаас бож гарсан юм. Яагаад тэр вүлээ? Одоо юм нуудаг цаг биш болжээ. Надаас болж Жимс аавтайгаа дандаа хэрэлдэж мууддаг байсан юм. Маккартигой бид хоёрыг гэрлүүлэх гэж их хүсдэг байсан. Жимс бид хоёр бие биедээ ах トゥ хоёр шиг хайртай байдаг байсан. Харин тэр маань залуу бас амьдрал гихчийг үзээгүй байх нь чарга байж уу та. Гэрлэхийг хүсдэггүй байсан юм. Тэр хоёрын хооронд үе үе муудалцаан болдог байсны нэг учир нь энэ байсан юм. Танаа эцэг энэ нөхөрлөлийг юу гэж үздэг байсан бэ? Гэж хооломс асуув. Тэр бас л дургүй байдаг юм. Маккартигоогаас өөр хинч энэ гэрлэхтийг хүсээгүй юм гээд залуу хүүхний ариун хонгор царай хооломсын нэгт харцнаас болж улайс хийв. Энэ зүйлийг мэдээсэнд чинь баярлалаа гэд хооломсын асуусан нь. Хэрвээ би маргааш танаахаар очвол аавтай ч нь уулзаж болох уу? Уулзахыг эмч зөвшөөрөхгүй л болов? Эмч гинэ? Тийм ээ, та дуулаагүй юу? Манай аав өвдөд их удаж байгаа. Харин Маккартийн үхэл түүнийг бүр болиосон. Одоо бүр хэвтэрт орсон бөгөөд
Түүний мэдрэлийн эрхт нь том муудсан учир их хүнд өвчилж байна гэж доктор Виллет хэлсэн. Миний аавын залуу насыг мэдэх ганц хүн нь Маккарти байсан юм. Тэр хоёр хоёулаа Викторид байсан болсол та Викторид гинэ. Эн чинь их чухал юм. Тийм ээ. Викторид хүдрийн уурхайд. Мөн миний бодлоор бол Тернер гуайн баяжсан артны уурхайнууд үздэ. Яриаггүй зөв. Та надад чухал үнэтэй тусалцаа үзүүллээ. Тернер авахаа минь баярлалаа. Холмс гуай. Та ямар нэг юм олж мэдвэл надад дуулгаарай. Та Гянданд очиж Джеймстэй уулзахад байлгүй. Та түүн дээр очивол түүний буруутан биш гэдэгт миний итгэж байгааг уламжлаарай. Хили Тернер авахаа минь. Би одоо яаразгүй болохгүй. Намайг эзгүүд аав их уйддаг юм. Баяртай. Танд амжилт хүсье. Гэд Тернер авахаа орж ирснийхээ нэгэн адилаар хурдан гихчин гарч улмаар холдон яваад тэрэгний дуу бидэнд сонсогдлоо. Хэдэн минут орчим чимээгүй байж байснаа Лестрид албархуу байдлаар үгүйснэ. Би таны өмнөөс ичиж байна, Холмс минь. Зайлшгүй нурж унах худал найдвар үүнд төрүүлсний хэрэг юу байна? Би Джеймс Маккартиг цагаатгаж дүнгэн гэж бодож байна. Өөртөө нуулзах зөвшөөрөл байна уу танд? Байна. Харин гагцхүү та бид хоёрт л бий. Бид Хэрсфордын галт тэргэнд сууж өнөө өрөө түнтэй уулзаж амжих уу? Элбэг анжина. Тэгвэл явна. Ватсон, таныг би хэдэн цаг хэртээ орхих нь байна. Би тэднийг станц руу дөхүүлж өгөөд гудамжаар жаар тэнгиж яваад зочид буудалд буцаж ирлээ. Би диван дээр хөвтөж аваад нэг ном уншиж эхэлсэн боловч энэ туужийн сэдв нь бидний учрыг нь олох гэж оролдож байгаа нууцыг бодвол тунч бартаагүй амархан юм шиг санагдлаа. Номоо уншихаа болоод энэ битүү хэргийн тухай бодож гарав. Хэрвээ залуугийн ярьсан бүгд үнэн бол ааваасаа салж авсан ба хашгирах чимээгээр буцаж ирэх хоёрын хооронд юу болж өнгөрөв? Шархны байдлаас ямар нэг юм олж мэдэж болохгүй болов. Би мөрдлөгийн бүх жагсаалт бичээстэй байгаа. Ван тулсаас 7 хоног тутам гардаг сониныг авчирж өгөөч гэж утсаар хэллээ. Ар талаас зогсон хүнд цохилтоор зулаан ясны 3.1% духны ясны зүүн хэсэг тус хэмхэрч гэж эмчийн зартанд байх юм. Энэ нь зарим талаар хэрэгтний талд ашигтай зүйл байлаа. Учир нь тэр өөрөө хэрэлдэж байх үедээ эцгийн өөдөөс хараад зогсож байсан гэж гэрчин этгээдүүд мэдүүлсэн болоо. Гэвч аав нь цохиулахаас өмнө цаашаа харсан байж болох юм. Гэлээч гисэн энэ тухай Холмст анхааруулах хэрэгтэй байлаа. Тэгээд Рат гисэн онгодны тухай үг нь юу гэсэн хэрэг билээ? Энэ бол солиорсных бишээ. Гинт цохиулан өгөж байгаа хүн ер нь голдуу солиордоггүй. Үгүй. Энэ бол болж өнгөрсөн зүйлийг хэлэх гэсэн оролдлогоо бизээ. Харин энэ үг юу гэх гэсэн байж болох вүлээ? Би ямар нэгэн тайлбар олох гэж их л оролдлоо. Дараа нь бас залуу Маккартийн өгүүлж байсан хүнжил юм уу, хүрэн пальто гэж би. Хэрв Джеймсийн ярьдаг үнэн бол алсан хүн нь хувцсныхаа хагасыг бодвол пальто л унахсан байх. Тэгээд алагдагчийн хүү эцгийн хэр хүүрэн дээр тонгоож байхад нь буцаж ирээд хитгэн алхмын газраас хувцсан аваад явчихсан хэрэг байх. Энэ бүх хэрэг нь санаанд оромгүй битүүлэг юмны занглаа шиг санагдлаа. Шинээр тодорч байгаа баримт бүхэн нь залуу Маккарти буруугүй юм гэдэг Холмсын итгэлийг улам бүр бэхэлж байсан тул би горилго тасралгүй Холмст итгэсээр л байлаа. Шерлок Холмс их л орой ирлээ. Лестрид өөр газар буусан болохоор тэр ганцаараа иржээ. Барометрийн заалт аятайхан хിവэрэл байна гэд Холмс суух зураа. Хэргийг газар дээр нь очиж шинжлэхийг хүртэл бороол битгий ороосай. Нөгөө талаар ийм нарийн ажилд орохдоо сайтар амарсан байх хэрэгтэй. Ингэхлээр жуурчилж ядарсны дараа энэ хэргийг оролдъё гэж би бодохгүй байна. Би залуу Маккарттай уулзлаа. Та түүнээс юу олж мэдэв? Юу ч үгүй. Өгнийг алсан хүнийг мэдэж байгаа боловч илрүүлэхийг хүсэхгүй байна гэж би бодлоо. Гэвч тэр өөрөө бусдын нэгэн адил учраа олохгүй байгаа нь лав юм байна. Дэндүү хурц ухаантай биш боловч бас тэнэг биш. Ер нь аятайхан залуу бололтой юм. Тернер авахаа шиг Ким нүд алдам ганган хүүхэнтэй гэрлэхээс дургуутсдгээр нь бодвол бас л хачин сонирхолтой хүн дээ. Энэ чинь нилээд гунигтай хэрэг юм байна. Джеймс түүнд ухаангүй дурлцсан хүн юм. Гэвч 5 жилийн турш өөр хотод суралцж байсан Тернер авахааг мэддэггүй. Жаахан хархуу байхдаа Бристол дахь байрын нэг зарц хүүхний мэхэнд орж гэрэгчгээд зовж яваа хүн юм. Энэ гэрлэлтийг нэг ч хүн мэдээгүй. Тернер авахаатай суухгүй гэлээ гэж. Үннийг хэлбэл
Өөрт нь амьдын жаргал болох боловч нэгэнт бүтишгүй тэр зүйлд дургуутслээ гэж зэмлэхээр Джеймсийн уур хор хэр их хөдөлгөөийг гадарлахад амархан биз. Энэ гэрлэлтэн даанч бололцоогүй юм. Эцэг нь сүүлчийнхээ ярианы үеэр тойрнор авахад сэтгэлээ ихчилгэж шаардахад өөдөөс нь гар зангидсан юм байна. Джеймс өөрөө амьдрах хогшилгүй хүн бөгөөд харин түүний гэрэлсэн тухай догшин зантай аав нь дуулсан бол Джеймсийг гэрээсээ хөөж явуулах байжээ. Джеймс сүүлийн 3 хоногийг Бристолд их нэртэйгээ өнгөрүүлсэн ба аав нь түүний хаа байгаагч мдээгүй юм байна. Та үүнийг анхаараарай. Муу юмд бас сайнны хөв гэж заавал байдаг. Джеймст дүүжлэх яр тулгагдж байгааг нөгөө зарц хүүхэн нь сонноос олж үзчихээд би чамаас боллоо. Ерөөсөө нөхөргүй гэж захиа бичиж гинэ. Ингэхлээр тэр хоёр одоо холбоогүй болжээ. Энэ мэдээн туулан гарсан бүх зовлон зүдүүрийн оронд Джеймсийг шагнасан шагнас болно байх гэж би бодож байна.